За 2025 оны орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг малын үеийн татвараас 20 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр сумын иргэдийн хурлаар батлуулсан хадлагын талбайг мэдээллийн санд оруулах цахимжуулах ажил маань бүгэн хийгдэж дуусаад энэ жил нийт малчдынхаа хадлагын талбайнуудыг цахим мэдээллийн санд оруулж цахим хэлбэрээр хуваарлтыг явуулж дуусаад байна. За энэ ажлын маань ач холбогдол нь бол сумын хэмжээнд байгаа бүх хадлагын талбайнуудыг мэдээллийн санд оруулах. За мэдээллийн санд оруулснаар иргэд заавал намрыг хүлээх шаардлагагүйгээр 3-4 сараас ихсүүлээд хадлагынхаа өсөлтийг цахимаар илгээгээд энэ сумаас байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулаад хадлагынхаа талбайг хамгаалах, хадлагынхаа талбай дээр ургаж байгаа ургацын хэмжээг нэмэгдүүлэх, одоо хор бордоо ашиглах. За ийм ажлууд нэгдүгээрт хийгдэж болно. Хоёрдугаар хадлагын талбай мэдээллийн санд цахим хэлбэрээр орснороо хадлагын талбай давхцах, хүний хадлагын талбайг хадах зэрэг ийм зөрчил урд өмнө гарч ирсэн ийм асуудлууд бол гарахгүй. За тэр хадлагын талбай дээрээс намар ирээд хадлагаа хадах нь бол одоо тодорхой болчих юм байна. Тэгээ мөн одоо гаднаас ирж манай сумын газар нутаг дээр ирж хадлан хийгээд байдаг байсан. Ийм одоо хууль бус үйл ажиллагаанууд бол бүгэн тасган зогсоож байгаа. За ингээд сумын хэмжээнд хичнээн талбай, хадлагын талбай нөөц боломж байгаа. Хэдэн мянган малд хэдэн талбайг хуваарлах боломжтой байгаа. Мөн хадлагын талбайгаа иргэд заавал ирж өөрийн биеэр ирж аваадах шаардлагагүй. Цахимаар хүсэлтээ илгээгээд цахимаар баталгаажуулаад авах ийм боломжууд бол одоо бүрдээд байгаа. Ер нь мэдээллийн энэ чанар энэ технологийн дэвшлиг одоо малчтын аж амьдралд болон одоо төрийн үйлчлэгийг ард иргэдэд хүргэх ажил дээр одоо ашиглаж байгаа ийм ажил юм байнамаа. За ахаад дээрэс нь энэ дээр одоо бас том давуу тал нь бол хадгалан цэгийн сайтанд бүх хадлагын талбайгаа кадастржуулаад мэдээллийн самбалгаа оруулсан. Энэ дотроос тухайн иргэнийхээ хүссэн мөн хаддаг хадлагын талбайг ирсэн хүсэлтийн дагуу төлсөн төлбөрийн баримтыг үндэслээд буцаага цахимаар илгээчин. За энийг бол одоо гар утасны аппликейшнийг ашиглаад хэмэл дагуулын сүлжээг ашиглаад гар утасны интернетээс сүлжээ байхгүй ч байсан газраас иргэн маань өөрийнхөө хадлагын талбайг олж очих, өөрийнхөө хадлагын талбайг өнгөөр ялгаад харах. За өөрийнхөө хадлагын талбай аль нэг захад нь явж байхад өөрийг нь энэ захад нь явж ийн гэдээ одоо шууд локейшноор заах ийм давуу талтай учраас одоо энэ дээр цаашдаа ашиглаад явхад маш өндөр боломжтой юм байна. За хадгалан цагийн сайт руу бол манай сумын иргэд бол баруун бүрэн сумаас хадлан авах гэж байгаа болон баруун бүрэн сумын иргэд бол үн төлбөргүй нэвтэрч орно. За энэний сайт одоо ашигласны болон энэний үйлчлэгээний хэмэл дагуулаас авах тэр төлбөрийн бусад асуудлуудыг үйлчилбэр малын үеийн татвар дээрээс одоо энэ програмын одоо хангагч байгууллагатай гэрээ байгуулад энэ байгууллагатай гэрээ байгуулад ингээд одоо төрөөс мөнгөний төлөө яваад байна гэсэн үг. Тэгэхээр манай ард иргэд бол яг энэ аппликейшнийг энэ хадгалан цэгийн сайтыг бол үн төлбөргүй ашиглах бас ийм боломжийг бүрдүүлж өгч байгаа. Сайн байцгаана уу. Баруун бүрэн сумын хэвийн нэгдүгээр агуулгад бүрэн жаал байна. Сайхан амарч байна уу та бүхэн. Баруун бүрэн сумын иргэдийн хурлаас 2025 онд малын үеийн татвараас 20 сая төгрөг төсвөлж хадлагын талбайг гэрээгээр гэрээгээр ашиглуулах ажлыг одоо хийж дуусгаад байна. Одоо ингээд иргэд маань хадлагын талбай одоо бүрэн захимжиж одоо тулгалтын ажил явж одоо дуусгаж байна. Ингээд та бүхэндээ үнэтэй сайхан үйлчлэгийг хүсээрээ.
За, намайг Сэлэнгэ аймгийн Бар мөрийн сумын иргэн Чимбат гэдэг хүн байна. Энэ манай сум одоо энэ юугаар сагнаар одоо энэ улцан дээр минь хадлангийн мар газрыг суулгаж өгсөн. Энийхээ дагуу одоо ирж энэ газар дээр нэрж одоо үзээд байж байна. Одоо их сайхан баяж байна. Ямар ч нэг хатан батал ингээ одоо газар дээр маргаан зэрэг байна. Энийг хараад иршил одоо ингээ хатан батал хатах юм байна. Баярлалаа гэж хэлмээр байна.